За хилэнцэн санаатай хүмүүсийн 8 дугаар сарыг харцгаая. За хилэнцэн санаатыг хэрэгжих чангараг гараг нь одоогоор 11 дугаар хавс болох охины ордод очирсан байгаа. За 8 сарын 7-ноос ангараг гараг нь таны 12 дугаар хавс болох жинлүүрийн орд руу нүүх болно. 12 дугаар хавс гэдэг нь 1-р хавс болох би өөрөө харж чаддаггүй онцлогтой ард нь байдаг нууцлаг өөрөө удирдах боломжгүй үйл хэргүүдийг өөртөө агуулдаг онцлогтой. Энэ хугацаанд 12 дугаар хавсын сэдвүүд эрчимжиж эхлэх бөгөөд 8 сарын 7-оос хойш таны эрүүл мэндийн асуудал, эсвэл амьдралын хэв маягийн асуудал ч юм уу те ямар нэгэн байдлаар таны өөрийн хүслээр жоохон болж бүтэхгүй, өөрөө удирдах боломжгүй тийм үйл хэргүүд эрчимжин. 12 дугаар хаваас нь даалд ухамсар, зүүд, нойр, мөн нууц, дайсан, өвчин, зовлон, эсвэл ямар нэгэн тэм төөрөгдсөн, эсвэл ямар нэгэн зүйлд бодит байдлаас тасарч донтсон, тусгаарлагдсан, нийгмээс тусгаарлагдаж жоохон нуугдаж, өөртөө төвлөрж байгаа, дотоод руугаа төвлөрсөн, эсвэл зүгээр л уртгаа хийгээ явж байдаг тийм онцлогтой тийм 12 дугаар хавсыг хэлдэг байгаа. Эрүүл мэндийн асуудлууд үүсгэхээс ерөн болгоомжтой сэргийлж өөрийнхөө дархлааг сайн дэмжиж арчлан тордоорой гэж зөвлөж байна. Өөр тохиолдолд таны бодсноор ямар нэгэн зүйл болохгүй, тэрнээс үүдэж стресстэй эсвэл ядрах, эсвэл ямар нэгэн сэтгэл зүйн хувьд жоохон дарамт мэдэрч, сэтгэл зүйн хувьд бол жоохон тийм хүн байж болзошгүй юм аа. Өглөө ирцэрж, эрт дуутаж, эрүүл хооллохын эсрэгээр замбраагүй амьдралын хэв маяг үсэж, мөн арх тамхи хэрэглэх, сахилга бат сууларж, чихэрлэг юм илүү хийдэг ч юм уу те ямар нэгэн байдлаар сахилга батгүй байх боломжтой үеуд эхлэж байна. Тийм болохоор энэ үедний ялангуяа өөрийн сэтгэл мэдрэлээ анхаарах хэрэгтэй үе юм. Нөгөө талаас харах юм бол нэгэнтээ асуудлууд уусаад бид нэр одоо яаж чадахгүй юм бол одоо яах вэ дээ гэж бодож байгаа бол аль болох нийгэмшлээ багасгахын зүйтэй. Ямар нэгэн даалд ухамсартай төвлөрсөн үйл хэргүүдийг хийгээрэй. Эсвэл яг ажилдаа яваад гэртээ ирээд, сургуультай яваад гэртээ ирээд гихмишлэнгээр зүгээр уртгаа хийгээд урдах зүйлдээ төвлөрөөд байж хахад ер нь зохистой. Ямар нэгэн одоо зүйлийг нууцаар хийж өөрийгөө бэлтгэх хичээллэх ч юм уу те урдгаа хийгээд чимээгүй байж хаад л ер нь тохиромжтой цаг үе нь 12 дугаар хаваас төвчсөн цаг үе байдаг. Мөн бясалгал хийж зүүд нойроо манах гэх мэтчил ямар нэгэн spiritual зүйлүүдийг те сүнслэг ертөнцтэй холбоотой зүйлсийг хийгээд бас тохиромжтой. Урлагийн үйл хэрэг хийгээд бас мөн тохиромжтой. 12 дугаар хаваас бол юу ч тохиолдох боломжтой хавас юм. Нууц дайсан гэдэг утгаараа таны ямар нэгэн хин гэдэг мэддэхгүй сталкер гарч ирэх ч юм уу те эсвэл ямар нэгэн байдлаар азгуутлууд тохиох боломжтой хавас юм аа. Өөр тохиолдолд үнэхээр ямар нэгэн донтолтын асуудлуудаа тэрэндээ төвлөрөх эсвэл төсөөллийн ертөнцтэй автаж драма үзээд драманы гол дүр дурлах эсвэл ном уншаад ч юм уу те эсвэл зүгээр л нэг өөрийн гэсэн ертөнцийг зохиогоод зураг зураад суух, хөгжим хийгээд суух ч юм уу гэх мэтлэнгээр хүмүүстэй харьцахгүйгээр хийх үйл хэргүүдэд ер нь бол тохиромжтой. Өөрийн даалд ухамсартай анхаарах цаг юм шүү. 12 дугаар хаваас мөн жоохон ирч хүчгүй санагдаж магадгүй учраас хүмүүстэй нийгэмшихийн хүсэл байхгүй эсвэл хүмүүстэй нийгэмших гэхээр илүү ингээд энергигүй мэт санагдаж бас магадгүй. Сахилга батгүй байх гэдэг учраас өөрийгөө хүчлээд илүү сахилга баттай байж эрүүл хэв маягаа хадгалахыг хичээвэл зохистой болов. Ерөнхийдөө бол 12 дугаар хавас идэвхжих үеэр хувь хүний өөрсдийн азаас шалтгаалаад янз байдаг учраас зарим нь үнэхээр хүнд асуудал тулгарч магадгүй, зарим нь зур хэвэн хөнгөн өнгөрөөд дуусчих бас магадгүй. Яг заавал тэрийг сайн муу гэж хэлж чадахгүй байна. Гэтэ ерөнхийдөө 12 дугаар хавас бол сайн хавас бол биш юм аа. За 8 сарын 4 болон 8 сарын 9-нд ангараг гарагийн санчир гарагийн нөлөөг авч ийн. Энэ 7 сарын 30-наас 8 сарын 15 хүртэл сарын дунд хүртэл нөлөө өгнө санчир гарагийн нөлөө. Энэ хугацаанд бол нэг ялангуяа таны 12 дугаар хавас дээр Марс ирсэн байгаа учраас ангараг гараг ирсэн байгаа учраас санчир гарагийн нөлөө хүртэл ороод ирж байгаа гэхээр үнэхээр үнэн голоосоо сэтгэл санааны асуудлууд жоохон даун болох те жоохон сэтгэл санаа жоохон тэмхэн болоод жоохон хямралтай үе байх ч юм уу. Эсвэл бие махбодын хувьд хүнд хэцүү даван туулах асуудлууд гарч ирж өвдөх гих мэтлэнгээр нөлөөлж болно. Зарим Скорпио санаантай хүмүүс бол энэ үед ядарч суйлдах эсвэл үнэхээр их ажлын ачаалттай үе байж болно. Эсвэл зарим хүмүүс бол эмнэлэг твтэх, биеийн өвдөх гих мэтлэнгээр нөлөөлж байна. Зарим ноцтой тохиолдолд бол эмнэлэг твтэх, хагалгаа хийлгэх, эмчилгээ хийх гих зэрэг нөлөөлж болж байна. 8 сарын 10-нд бол ангараг гараг
70,000 гарагтай аспект үүсгэн. Тэгэхээр 9-ээс 12-ны хооронд бас мөн адил ижил хугацаанд байгааз. Тэгэхээр энэ хугацаанд эмчилгээ хийлгэх эсвэл эм тан уух гэх мэтчлэнгээр нөлөөлж байгаа учраас мөн адил өмнө хэлсэнчлэн адилхан өөрийгөө ангаах дээр илүү анхаараарай. За 8 сарын 15 болон 18-ны өдөр бууд гарыг ангараг гарагтай сексуал аспект үүсгэнэ. Энэ хугацаанд бол 8-наас 25-ны хугацаанд бол мэдээлэлтэй харьцах үйл хэрэгүүд эрчимжиж ямар нэгэн судалгаа хийх, бичих, цаасны үйл ажил хийх, харилцаа холбооны үйл хэрэг хийх, нас цаашаа явах үйл хэрэг хийх, ойрын айлд гарах гих зэргээр нөлөөлж болж байна. Гэхдээ ангараг гарыг таны 12 дугаар хаусаар байгаа гэдгийг бүү мартаарай. Ийм тохиолдолд ангараг гарыг бууд гарыгийн нөлөөг авах нь хил ам үүсэх эсвэл цуурхалт харах ч юм уу те хин тараас нь мэдэгдэхгүй ямар нэгэн тийм цуурхалт харах гих зэрэгээс сэргийлээд болгоомжлуулах зохистой болов. За 7 дугаар хаус болох хосын харилцаа, гэрлэл, татна, гэрээ хилцээр, түншлэл гэх мэтлэн бүх төрлийн нэг харилцаанд 8 дугаар сард ямар байхыг харцгаая. 8 сарын 1-нд сугар гараг санчир гарагтай аспект үүсгэн, мөн 8 сарын 20-нд 70,000 гарагтай дөрвөлжин аспект тус бүр үүсгэж байна. 7 сарын 30-наас 7 сарын 31-ээс 8 сарын 5 хүртэл бол харилцаанд жоохон асуудалтай муу үе учраас энэ үед чухал гэрээ хилцэр хийхийг санал болгомооргүй байна. Болохгүй азнаарай. Тэгэд энэ үед шинээр танилцсан хүмүүст шууд итгэлгүйгээр дахин өөртөө ажиглах цагийг олгоорой гэж зөвлөж байна. Мөн энэ үед харилцаанд үйл ойлголцол үүсэх эсвэл ямар нэгэн харилцаа, хосын харилцаа эсвэл ямар нэгэн түншлэл нь холдон саалж жоохон хүйтэн хөндөй харилцаатай болж болох эрсдэлтэй үе юм шүү. Өөр тохиолдолд 70,000 гарагийн нөлөө нь бус хүмүүстэй уулзаж арх уух эсвэл мансуурах гэдэг нь арх уух, пиг уух гэдгийг илтгэж бас болно. За 8 сарын хугацаанд хүнтэй уулзах, чухал уулзалт хийх байгаа гэрээ хийлцээр хэрвээ хийх гэж байгаа бол эрэг таатай үе нь бол яг энэ үе юм. 8 сарын 12-нд сугар гараг бархасад гарагтай уулзна. 8 сарын 8-наас 16-ны хооронд чухал гэрээ хийлцээр чухал уулзалт, чухал амлалтыг энэ үед хийгээрэй гэж зөвлөж байна. Хэрвээ хүнтэй харилцдаг ажил хэрэг хийдэг бол энэ үед харилцаа ихсэх, гэрээ хийлцээр тэлэх, хүмүүстэй танилцах боломжууд ихсэх, эсвэл хосын харилцаанд эсвэл эсрэг хүстэнтэйгээ уулзах ч юм уу те ямар нэгэн хайр дурлалын асуудал романтик харилцаанаас өргөжин тэлэх боломжтой цаг үе байх болно. 8 сарын 26-нд 28-нд сугар гараг нь санчир гараг болон дэлхийн ван гарагийн аспектуудыг авч байна. 26-наас 28-ны хооронд 26-наас 29-ны хооронд бол харилцаа холбооны асуудал жоохон хүнд хэцүү ядаргаатай үе байна. Ялангуяа 28-ны аспект бол дуртай биш, дургүй зүйлээ хүчээр хийх шаардлага гарах ч юм уу, дургүй гэрээ хилцээрээ хийх юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар хосын харилцаанд холдон саалах, эсвэл ойл ойлголцох, хөндөрөх, хүйтэн хөндөй болох гих мэтлэнгээр бүх төрлийн нэг харилцаанд жоохон таагүй, төвчээр шаардагдсан, дарамтчилт мэдрэгдсэн тийм үе бол 8 сарын 26-наас 29-ний үе байх бололтой. Чухал гэрээ хилцээр хийх гэж байгаа бол 8 сарын сүүлийн өдрүүд бол тохиромжгүй мэт санагдаж байна. Гэр бүл, оршин суудаг газар, хувийн бизнес гэх мэтчлэн 4-р хаусын сэдвүүдийг харцгаая. 8 сарын 1-нд санчир гараг сугар гарагтай дөрвөлжин аспект үүсгэн 7 сарын 30-наас 8 сарны 5-ны хооронд нөлөөлөлт үзүүлэх ба энэ хугацаанд гэр бүл, оршин суудаг газарт эрэг таатай уур амьсгал бүрдэн гэртээ эд зүйл худалдаж авах, тохижуулах, гэр бүлийнхэнтэйгээ эв найртай байх гэх мэтлэнгээр энэ үеийн таатай, тавтай, тухтай үе байх болно. Энэ нь таны оршин суудаг газарт нөлөөлж болно, эсвэл таны хувийн эрхэлдэг бизнес, эсвэл хөтэлдэг влог, YouTube хаяг, Instagram хаяг юу ч хийж болно. 8 сарын 4 болон 9-нд санчир гараг, ангараг гарагийн нөлөөг авч байна. Тэгээд 7 сарын 30-наас 8 сарын 15 хүртэл нөлөөлнө. Энэ үед гэр бүлийн гишүүдтэй үйл ойлголцож хэрүүл маргаан хүмүүсийн эрсдэл их байна. Эсвэл гэрт засварлах асуудал, эсвэл гэр бүл гэрт эд зүйл эвдрээ тэрийг ингээ янзлаад ямар нэгэн байдлаар тийм тайван тухтай гэхээсээ илүү ассан хөдөлгөөнтэй энерги, ангарагийн энерги эрчимжсэн үе байх болно. Сөрөг тохиолдолд гэр бүлд асуудал үүсэх, эсвэл гэр бүлийн гишүүнд өвдөж асран халамжлах шаардлага гарах гэх мэтчлэнгээр нөлөөлнө. 8 сарын 12-нд санчир гараг Тэнгэрийн ван гарагийн сексуал аспект үүсгэнэ. 7 сарын 13-наас 9 сарын 1 хүртэл үргэлжлэнэ. Энэ хугацаанд гэр орон, оршин суудаг газарт таамаглаагүй, гинтийн таамаглаагүй, төлөвлөөгүй тийм асуудал, сюрприз
сюрприз мэтээр тохиолдох боломжтой. Тэнгэрийн ван гараг нь ямар нэгэн байдлаар гинтийн таамаглаагүй тийм нөлөө нэрийг авчирдаг учраас урд өмнө нэг тийм тэр болгон болоод байдгүй өвөл хэрэгдээ дотоод сэдвийн хүрээнд өрнөх боломжтой цаг үе байх болно. За 8 сарын 26-нд санчир гарыг сугар гарагийн нөлөөг авна. Тэгэхээр 26-наас 29-ний хооронд эерэг таатай гэр бүлд таатай цаг үе өрнөн гэртээ эд зүйл авч тогтжуулах гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх гих мэтлэнгээр нөлөөлөх боломжтой харагдаж байна. Тэгэхээр 8 сарын ерөнхийдөө бол 8 сарын эхний хэд хоног, сүүлийн хэд хоног эерэг таатай, бусдаар бол гинтийн таамаглаагүй бөөн асуудлууд ирнэ их эрчимдсэн харагдаж байна. За 10 дугаар хавьд болох ажил мэргэжил нийгмийн харилцаа мөн карьерийн асуудлуудыг харцгаая. Бууд гарыг таны ажил мэргэжлийн хавьд дээр ухрах хөдөлгөөнд орсон байгаа. Энэ ухрах хөдөлгөөний дуусах үе бол 8 сарын 11-ийн юм. За 8 сарын 1 болон 11-ний өдрүүдийг тогтоогоод даваарай. 8 сарын 1-нд бууд гарыг нартай уулзна. 8 сарын 11-нд бууд гаригийн буцах хөдөлгөөнд дуусаж хэвийн хөдөлгөөнд шилжинэ. Хэрвээ та ажлаас салсан бол яг энэ үеэс эхлэе. За нэг ерөнхийдөө бол нэг энэ темплейтээр явна шүү. Одоо цаашдаа яг энэ чигээрээ байна. Одоо ингээ өөрчлөлтүүд болоо. Ингээ нэг шийдвэр гарч ирэх цаг үе байж болно. Ажлаасаа гарахаар шийдэх ч юм уу, эсвэл ажилд орохоор шийдэх ч юм уу, эсвэл шинэ төсөл рүү шилжих, эсвэл өөрийнхөө эсвэл ажлынхаа байр суурь чинь өөрчлөгдөд өөр ажил хийдэг болсон гэх чинь ч юм уу. Жохон ойлгомжгүй байсан зүйлс нь 8 сарын 1-нд ойлгомжтой тодорхой болж эхэлнэ. Гэхдээ бүрэн гүцэд биш, яг 8 сарын 11-нд бүрэн гүц тодорхой болж эхэлнэ. За гэхдээ яг Mercury retrograde өмнөх болон сүүлийн 2-7 хоног 14 хоног бол тийм after shade гэж явдаг. Тэгэхээр яг тэр сүүдэртэй хэсгийг бас ажиглаад 20 хэдэн хүртлээс ажиглуул зохистой болоо гэж бодож байна. Үнэхээр чухал шийдвэр, чухал үйл хөдлөл хийх гээд байгаа бол ерөнхийдөө бас after shade-ийг бас харгалзаж үзээрэй гэж зөвлөж байна. 8 сарын 15 болон 18-ны өдрүүдэд бол бууд гарыг ангараг гар ихтэй сексуал аспект үүсгэн 8-наас 25-ны өдрүүдэд нөлөөлнө. 8-наас 25-ны өдрүүдэд ангараг гаргийн нөлөө орж ирж байгаа учраас маш завгүй. Ер нь бөөн ажлын ачаалалтай үе байна гэж ойлгоорой. Хэтрүүлэн ажиллах, оройтож ажиллах, ер нь памаг биеийн эрч хүчээ ажил мэргэжилтэд зориулж байгаа үе бол 8-наас 25-ны өдрүүд юм байна. За 8 сарын 24-нд нар Тэнгэрийн ван гарагтай дөрвөлжин аспект үүсгэн 23-наас 26-ны өдрүүд байна. Энэ үе бол өмнө хэлсэн Mercury retrograde-ийн after shade дуусах өдөр ялцчихгүй мөн. Тэгэхээр энэ үед Тэнгэрийн ван гарагийн нөлөөнөөс үүдэж чухал шийдвэр өөрчлөлт гаргах ч юм уу, ямар нэгэн өөрчлөлт гинтийн таамаглаагүй зүйл ажил мэргэжлийн хувьд өрнөх боломжтой харагдаж байна. За ажил мэргэжлийн хувьд 8 сарын 26-наас хойш эерэг таатай болж эхэлнэ. Учир нь сугар гараг Арслангийн орд руу нүүнэ. Энэ үеэс хойш ажил мэргэжлийн хувьд та илүү хэрэгтэй хүн болох илүү тодрон гарч ирэх, илүү карьерийн өсөлттэй үе байж болно. Амжилттай үе байх болно. Гэтэ яг зүгээр бүр нэг амар том албан тушаалаа авах гэхээсээ илүү зүгээр эерэг таатай уур амьсгалтай ажиллаа хийнэ гэсэн үг байж болно л доо. За гэхдээ 8 сарын 26-наас сугар гарыг санчир гарагтай гурвалж аспект үүсгээд 28-нд сугар гарыг дэлхийн ван гарагтай аспект үүсгээд тэгэнгүүт 26-наас 29-ний хооронд бол ажил мэргэжлийн хувьд айгүй хэцүү үе болж өрнөх боломжтой харагдаж байна. Ачаалттай ажиллах, хариуцлага нэмэгдэх, эсвэл ажил хэрэг нь жоохон удаашралтай байх ч юм уу эсвэл дургу байгаа ажлаа хүчээр хийх, эсвэл ямар нэгэн байдлаар ажил мэргэжлийн хувьд таны системийн өөрчлөлт гараад танаас хамааралгүйгээр ямар нэгэн дарамт шахалт ирэх ч юм уу системийн өөрчлөлт гарч ирээд түүнийгээ дагаж мөрдөх эсвэл ажил таны удирдах албанд өөрчлөлт гараад хин нэг ажлаасаа гарах ч юм уу эсвэл шинэ удирдагчтай болох гэх жишээний ч юм уу гэх мэтлэнгээр 26-наас 29-ний өдрүүд бол ажил мэргэжлийн хувьд ачаалттай үе болж өрнөхөөр харагдаж байна. 10 дугаар хаус дээр сугар гараг ирсэн байгаа учраас харилцаа холбооны асуудлуудаас ирч хэмжиж магадгүй. Тэгснээ удалгүй 28-нд дэлхийн ван гарагийн нөлөө орж ирэхээр миний дургу хүнтэйгээ уулзах шаардлага гарах ч юм уу, дургу гэрээ хилцээр хийх ч юм уу, эсвэл дургу ойрын ажил хийх шаардлагатай тийм үе бас байж магадгүй. Өөр тохиолдолд нэг ямар нэгэн харилцаа холбооны асуудал гэрээ хилцээр нь туслагдах, харилцаанд таслах ингээд дахиж уулзахгүй болох гих зэрэгээр нөлөөлж болно. Хувийн санхүү, амжиргааны зардлын хувьд бол ганц сайн мэдээ байна.
8 сарын 12-нд сугар гараг бархан сайд гараг сугар гарагтай уулзнаа. 8-наас 16-ны хооронд орлого олох боломжтой, бэлгэцэлт авах боломжтой, орлого олох, мөнгө олох боломжууд нэгдэх, шинэ ажилд орох ч юм уу те, шинэ өөр сайд жобтой болох ч юм уу. Гэх мэтлэнгээр нөлөөлнө. Гэхдээ зарлага ихээр гарч магадгүй. Орлого орж ирсэн хэмжээгээр мөн адил зарлага ихээр гаргаж, мөнгө ихээр үрэх хандлага мөн эрчимцэн байгаа учраас санхүүгийн сахилга баттай байхыг зөвлөж байна. Хоёрдугаар хавуусын сэдв бол тийм ч муу бас харагдахгүй байна. 8 сарын дунд хэсгээр бол эерэг таатай материаллык байдал харагдаж байна. Бусдаар бол тэгээд сайн ч муу ч биш. За лайк, subscribe дараарай. Найзууд руугаа шеэрлээрэй. Асаны тол дор унших мартаа. Тэгээд дараагийн 9 сарын төлөвөөр уулзцгаая. Баярлалаа баяртай.